Сайн байцгаана уу? Намайг Наран гарав гэдэг. Өнөөдрийн миний бүтээсэн ном бол харилцан үйлчлэгийг зөрчлөх арга. Ингээ надтай уншицгаая. Наран гарав хүн пиц хичээлдээ бүхнээс илүү дуртай. Түүний өрөөний хамаар дүүрэн гарыг ирэхс атом болохгүйн зураг бий. Өнөөдөр тэр харилцан үйлчлэг гэдэг сэдвийг шимтэн уншиж байлаа. Юмс бие биедээ хэрхэн нөлөөлдөг, яагаад зарим нь таталтаж, зарим нь түлхэлцдгийг тэр өөрийнхөөрөө тайлахыг хүсэв. Наран гарав шигээн дээрээ 2 саранц тавиад туршиж үзлээ. Ижил туйлууд нь бие биенээ цааш түлхэж, өөр туйлууд нь хүчтэй гэгчин налтна. Хүмүүсийн харилцаач гэсэн яг үнтэй адилхан байж магадгүй юм гэж тэр дотроо бодов. Хэн нэгэнтэй ойлголцоход заримдаа сонзох хүчийг таталцах хэрэгтэй болдог. Сургууль дээр Наран гарав хамгийн сайн найз Гэрэлэнтэйгээ уулзав. Тэд хамтаа байхдаа үргэлж инээлдэж сонирхолтой зүйл ярилцдаг. Бид хоёр яг л эсрэг туйлын саранчнууд шиг бие биедээ татагддаг гэж Наран гарав бодоод найз руугаа инээмсэглээ. Тэдний харилцан үйлчлэл дулаахан бөгөөд илч хүчтэй байлаа. Гэвч дараагийн хичээл дээр тэд жижигхэн зүйлээс болж маргаалтав. Инхрийлэг өөр зүйл хүсэж Наран гарав өөрийнхөөрөө зүтгв. Тэр мөчид тэдний хооронд яг л ижил туйлын саранчнууд шиг түлхэлцэх хүч үүсэх шиг болов. Наран гарав найзыгаа өөрөөсөө холдож буйг мэдрээд жаахан гуниглав. Гэтээ ирээд Наран гарав цонхоор модны навчис газар угаадаас эхлэв. Энэ бол таталцлын хүч гэж тэр шивнэлээ. Дэлхийн бүх зүйлийг өвлөө татаж тогтоон байдаг. Хэрвээ таталцлын хүч байгаагүй бол бүх зүйл сансарт хийгээд алга болох байсан биз. Түүний дүү Тэмүүлөв өрөөнд нь гүйж орж ирээд эгчийнхээ хормог татан тоглохыг хүсв. Наран гарав хичээлээ хийж байсан ч дүүгийнхээ тэр их хүчийг өөрийнх нь хувийн таталцлын хүч гэж нэрлэв. Дүү нь үргэлж түүний тойрог эргэлдэж анхаарлыг нь татахыг хичээдэг. Тэд хамтдаа тоглоомын хайрцагт ихсэн дээгүүр түрлээ. Хараарай Тэмүүлэн энэ бол үрэлтийн хүч гэж Наран гарав тайлбарлав. Хайрцагт түлхэхэд хэвс түүний гүйцэж удаашруулж байлаа. Харилцаач бас заримдаа үрэлттэй байдаг ч тэр нь бидний хэтэрхий хурцлахгүй байхад тусалдаг юм болов уу? Оройн Наран гарав өөрийн тэмдэглэсэн дэвтэр дээрээ хүмүүсийн харилцан үйлчлэлийн зураглал гэж бичлээ. Тэрээр хайр, найз, нөхөрлөл, маргааныг физикийн хүчнүүдээр төлөөлүүлэн зурж эхлэв. Бидний үйлдэл бүр бусад ямар нэгэн байдлаар нөлөөлж хариу үйлдэл үзүүлдэг. Маргааш нь Наран гарав сургууль дээрээ инхрийлэн зурсан зураг үзүүлэв. Тэрээр найзаасаа уучлалгүйж тэдний хоорондох түлхэлцэх хүчийг тэнцвэрт хүч болгон өөрчилдөв. Инхрийлэн инээд алтан түүний итгэмжид дэлхийн ертөнд илүү тод өнгөлөг болсон мэт санагдав. Наран гарав оройн тэнгэрийн одод руу харан зогсохдоо харилцан үйлчлэл гэдэг зөвхөн номон дээр байдаг зүйл биш гэдгийг энэ бол бидний бие биентэй маань дэлхийн ертөнцтэй маань холбогддог үйл үзэгдэл нэмд утсан юм. Тэрээр энэ орчингийн нэгэн хэсэг гэжээ мэдрээд жаргалтай байлаа. Инстаграмаар нархан дагуулж зураад